бидний одоо ялангуяа дэлхийн цирк Монгол төслийг хэрэгжүүлж байгаа багийнхан ямар одоо өндөр хариуцлага хүлээж явж байна гэдгийг бас дурдах хэрэгтэй. Ягаад гэвэл зөвхөн энэ жүжигчид Монголд ирээд богино хугацаанд тоглоод явах нэг ураа. Гэтэл Монголд ирсэн хойно ямарваа нэгэн асуудал гэх юм бол Эрдэнэгийн нэр гарахгүй, өөр хин нэгний Бата Болдогийн нэр гарахгүй. Монгол улсад нөгөө нэг ховор дэлхий дээр цорын ганц номер 3 баагаа нэрсэн чи ийм асуудал болоод Монгол улсын нэр дээр тусмаа Монголын соёл урлагтай холбоотой нэр гарах учраас бидний зүгээс маш өндөр хариуцлага тавьж ингэж ажилладаг. Сайн байцгаана уу мөнд сонсогчдоо, үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцхан миний хөтөлбөртэй өөрчлөлт подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр миний дугаарын зочроор дэлхийн циркийн продюсер нэргүй Эрдэнэ амих уран бүтээлч ийм хөтөлбөрч гайхалтай зочин ирсэн. Ингээ танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За зочиндоо их ажлын хажуугаар заагаан хүрэлцээрсэн хөтөл маш их талархлаа. За сүүлийн жилүүд одоо би бол одоо эрт болжсэн нэг нөгөө хүүхдүүхэн мэдэхгүй байна. Олон улсын цирк маш үр дүнтэй, талаастай явагддаг болсон. Үзэгчид сонсогч хүүхдүүд маань хүлээдэг болсон. Ингээд удахгүй олон улсын цирк маань Монголд дахин уран бүтээлээ төлөвлөх гэж ийм мэдээллийг аваад тэгээ таныг студ өрсөн байгаа. За та бас өөрийнхөө талаар үзэгч сонсогчд маань танилцуулах уу? Айлын хидэх үү? Айл нутах гэсэн төрөө. За циркийн урлагтай хэзээс яаж холбогдов? За намайг нэргүй Эрдэнэ гэдэг ээж аваасаа ам бол 4 одоо бол тусдаа өөрийнхөө гэр бүлийг бий болгоод одоо баг 20 гаруй жил болж байна. Тэгээд манай гэр бүл бол урлаг спортын салбарын хүмүүс байдаг. Манай аав ширээний теннисний улсын 4 удаагийн аварга нэргүй гэж хүн байсан. Манай ээж бол сэлэнг, цэнд очрын сэлэнг. Манай өвөө одоо социализм үед те соёлын яам гэж байсан. Тэр соёлын яамд хилцээний дараагаар маш олон жил ажилласан. Тэгээд ер нь манай ээжийн талын ах дүү нар бүгд урлагийн хүмүүс байдаг. Голцоо дандаа театр киноны жүжигчид, найруулагч тийм хүмүүс байдаг. Тэгээд ер нь бол манай ээж өөрөө бас циркийн жүжигчин. Тэгээд манай циркийн ярьдаг л да. Ялангуяа циркийн жүжигчид яг жүжигчин байх үедээ одоо хүүхэд гаргах юм бол одоо тэр хүүхдийг одоо циркийн үрдсэн дээр одоо төрсөн гэж ярьдаг. Энэ утгаараа ер нь бол хуурсан цагаасаа буюу ер нь 2-3 настайгаасаа өнөөдрийг хүртэл ямарваа нэгэн байдлаар циркийн урлагтай ажил амьдралаа холбоод одоо ер нь 42-3 жил болж байна. Зөө асар их хугацааг дуулж штэ. Тэгээ яг энэ дунд чинь нөгөө яг идэвхтэй циркийн урлагтай холбоотой ажил хийсэн нэг 20 орчим жил бусд үед бол яг нөгөө хүүхэд байсан учраас нөгөө ээжигээ дагаад гадагшаа тутагшаа явдаг юм. Тэгэл цирк дээр л өмждөг гэсэн. За би бодохдоо бас жолооч хүн хүүгээ бас нэг жолооч болчаасаа, цэргийн хүн хүүгээ цэргийн хүн болчаасаа, бүх хүн хүүгээ бүх болчаасаа гэж өсч мөрөддөг шин. Бас түүнтэй адилхан яг танд орчны болон хамт амьдарч байгаа хүмүүсийн байдал нөлөөсөн учраас цэрэгтэй холбогдсон байна. Маш бага наснаасаа. Тэгээд бага хүүхдээс учраас тэр үед Монголын цэрэгч амьдтай байсан санагдаад байна. Тэгэд яг тэр одоо үйл явдал оролцож тэ орчин чинь тийм байсан уу? За ер нь бол тий яг таны ярьж байгаатай би бол санал нэг. Гэхдээ манай гэр бүлийн хувьд боيو манай ээж бол өөрөө энэ циркийн урлагийн хүнд хэцүүг одоо бүр хар багаасаа мэдэрсэн учраас эсрэгээр намайг цирктэй одоо амьдралаа холбоход бол маш дургүй байсан. Тэгээд ер нь бол нөгөө хилччнийг явна, хэлэхгүйчнийг явна. Тэгээд сүүлдээ за энэ угаасаа дийлдэхгүй юм байна. Одоо тэгээд өөрөө энэ амьдралыг сонгоод явж байгаа бол тэгээд явг гэл орхисон тийм. Тэгээд бид нар бол аягүй сайн сандаг хүүхэд байхад ер нь гэр бүлэрээ үздэг. Ер нь магадгүй одоо ч гэсэн ямарваа нэгэн насны хязгаар байхгүй. Мөн дээрээс нь гадаад хэлний мэдлэг шаардахгүй үзэж болдог, ойлгодог цорын ганц урлаг дэлхийн нийтээр цирк энэ бол циркийн урлаг. Тэр утгаараа мэдээж Монголын циркэд сургуультай аймт ер нь циркийн үндсэн төрөл жанрууд Монголын циркэд байсан. Одоо бол голцоо акробатын төрлийн номерууд нэлээд дийлэнх хувийг эзэлж байна. Ягаад гэвэл нөгөө олон улсын уралдаан тэмцээнд бас гадаадын маш олон жүжигчдийг урьж авчирдаг. Энэ ямар учиртай би энийг онцолж ярьж байна гэхээр ер нь бол дэлхий дээр олноороо буюу 8-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй циркийн үзүүлбэр хийдэг ерөөсөө 4 л улс байдаг. Тэр нь Монгол, Орос, Хятад, Ардчилсан Солонгос гэдэг. Бусад гадаадын орнууд бол 1 хүний, 2 хүний, зөвсрээд 3-аас 4 хүний бүрэлдэхүүнтэй циркийн үзүүлбэр хийдэг бол ер нь дэлхий дээр энэ 4 улс л хийдэг. Энэ төрөлдөө Монголын циркийн жүжигч сүүлийн 10 жилд бол нэлээд гарамга мундаг амжилт үзүүлж байгаа учраас
энэ төрлүүд нь хөгжинэ. Гэлээ гэхдээ мэдээж циркийн урлаг бол зайлшгүй сургуультай амтан алиалагч энэ хоёр бол энэ номерын дийлэнх одоо жингийн ингээд үүрээд явдаг. Тэгдэг. За би ингээд циркийн үзүүлбэр сүүлийн хэдэн жил октодтой үзэж байгаа. Агүй өндөр дээр ирж байгаа байхгүй юу? Тэр санал онолтой тогтч. Тэр багсаар хэдэн метр байдгийг. Ер нь бол одоо бидний ажиглаж байгаагаар бол цирк гэхлээр за мэдээж сургуультай амтан, алиалагч, акробат, агаарын гимнастик, жонглер гэд ингээд харж байна. Гэтэл энэ үндсэн циркийн төрөл жанрууд маань ер нь бол яг сүүлийн 10 гаруй жилийн дотор жонглерын дотор хид салаад ингээд төрөлжөөд ингээд явчихсан. Акробат хүсрэлтийн номер нь бас муу адилхан дотроо хид хуваагдаад ингээд хөгжөөд ингээд баяжж шít. Тийм баяж. Энэ ямар учиртай вэ гэхээр өнөөдөр бид нар одоо энэ техникийн дэвшил ялангуяа циркийн урлагт маш ихээр одоо төрөн орж ирж байгаа. Энэ утгаараа циркийн үзүүлбэрүүдийг хуучин бол яг хуу за сандалтай тэнцвэрийн үзүүлбэр гэдэг та бол тэрийг ярьж байгаа шүү. Энэ бол ер нь дунджаар нэг 4-5 метр өндөр байдаг гэсэн. Одоо бол хязгаар байхгүй. Яагаад хязгаар байхгүй гэж юм гэхээр мэдээж тэр магадгүй 10 метрийн өндөрт хиймээр байлаа гэхэд тэр 10 метрийн өндөрт аюулгүй ажиллагааг хангаж чадж байгаа тэр техник тоног төхөөрөмжийг хэрэг бүтээж чадвал ямар ч хязгаар болохгүй. Мөн дээрээс нь энэ дээр циркийн жүжигчний хувийн ур чадвар хэрэгтэй. Мундаг сайн техник технологи ашигласан ч гэсэн тухайн хүн өөрийнхөө биеэр л хийж байгаа юм чинь те ур чадвар авьяас нь хүрэхгүй бол тэр хүн 1 метр өндөр дээр ч хийж чадахгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө одоо сүүлийн жилүүд бол ийм номер хийхэд тэдэн метрийн өндөрт хийнэ гэдэг одоо хязгаар бол байхгүй. Зүгээр ерөнхий стандартаар бол циркийн манеж өөрөө 13 диаметртэй байдаг. Суурин цирк бол 18 буюу түүнээс дээш өндөртэй байдаг. Нүүдлийн буюу суурин цирк гэж ярьдаг. Нүүдлийн цирк гэж ярьдаг. Тэр бол дундаж өндөр нь бол нэг 13-аас дээш ийм өндөртэй байдаг. Тухайн тоглолт одоо шоу тоглолт болж байгаа тэр объектэд бас тохируулан ер нь номер бас бэлдэх юм болов гэж би бодоод байдаг. За хоёрдугаарт энэ гаднаас одоо ингээд олон улсын цирк учраас олон улсын ингээд уран бүтээлчнэр цугларч байгаа. Нөгөө визний асуудал гарна. Хүний тоо амтны зөвшөөрөл хоол унд ч гэдэм үү. Энэ асуудлыг ер нь яаж зохицуулдгийг. Нилээн юм хүндрэл бэрхшээл гарах уу, тохиол гарах уу. Зарим тохиолдолд хилээс буцах тэр ингээд нэг асуудал үүсэх. Ер нь бол энэ дэлхийн цирк Монголд тоглолтыг анх 2013 онд хийсэн. 2013 онд нээхэд бид нар мэдээж урд өмнө нь ийм тоглолтууд ер нь болж исэн мөгөө бид нар бас нэлээд судалж үзсэн. Тэгээд тухайн үед буюу 13 онд анхныхаа тоглолтыг хийх гэж хаад хамгийн сүүлийн тоглолт нь 30 жилийн өмнө болж исэн юм билээ. Тэгэхээр 13 онд гэхдээ чинь 30 гэдэг чинь 83 онд байт юм уу. Тэгээд тухайн үед бол яг нэг ах トゥ социалист орнуудын найрамдал цирк нэрийн дор социалист орнууд нэг 4-5 улсаас оролцож исэн Лаос, Вьетнам, Камбож гэдэг ч юм уу. Зүгээр тухайн үеийн одоо 3 дахь орнууд гэж ярьдаг байсан. Америк, Канада, одоо Герман, Европын орнуудаас ерөөсөө ирж байгаагүй. За мөн дээрээс нь 13 онд бид нарыг анх хийж хахад 14 орны циркийн жүжигчид оролцсон. Энэ нь өөрөө тухайн үед Монголд анх удаа олон улсын 10-аас дээш буюу 14 орны циркийн жүжигчид анхны тохиолдол болсон. Тэгээд бидний өнөөдрийг хүртэл уртаа тавиад зорилго болгоод хэрэгжүүлж байгаа ажлын маань нэг том нь юу вэ гэхээр дэлхийн цирк Монголд яг нэр нь адилхан ч гэсэн жил болгон тоглож байгаа номерууд маань цоошин. Дээрээс нь хамгийн багадаа бид нар 10-аас доошгүйгээр жүжигчдийг урьж авчирсан. За дээрээс нь тоглолт болгон өөр болдог. Жилдээ нэг удаа бид нар хийж. Тэгээд мэдээж нөгөө циркийн урлаг өнөөдөр дэлхий дээр ямар өндөр түвшинд хөгжсөн байгааг бид нар бас Монголынхаа иргэдтэй үзүүлэхийг зорж байгаа учраас дэлхийн хамгийн шилдэг гэсэн уран бүтээлчдийг авчирна. За тэрнийхээ хэрээр мэдээж одоо аюулгүй байдал, виз одоо зарим жүжигчд нь бол зөвхөн бизнес классаар ирнэ гэдэг ч юм уу. Тэгээд за сургуультай амьтд бол за бүр ярих юм байхгүй. Маш их даатгал ер нь бол тийм эрүүл мэнд талаас нь маш их одоо мал эмнэлэгтэй хамтарч ажиллана. За визний асуудал бол мэдээж ялтчгүй зөв. Ягаад гэвэл жүжигчд маань Монголд 1 сараас илүү хугацаанд байрладаг. Тэгэхээр албан ёсны нөгөө соёл урлаг спортын төрлийн К4 гэж визний англи хэл байдаг. Энэ мэтчлийн ингээд бэлтгэл ажил бол маш их шаарддаг. Зүгээр одоо бол яг ингээд ярихад 13 жилийн өмнө хийжсэнтэйгээ харьцуулах юм бол харьцангуй гайгүй. Зүгээр тухайн үед бол бас нэлээд ялангуяа одоо нэг онлайнаар
хийгдэх боломж юу тухайд бараг байгаагүй. Дандаа тухайн байгууллага дээр нь очиж ер нь ингээл нэг удаагийн тоглолт гэхэл 2 3 хавц материалтай очиж нөгөө тухайн зөвшөөрөл танилцуулах. Ялангуяа нөгөө сургуультай амьтдыг авчирхад бэрхшээл гардаг. Тэр нь юу гэхээр нөгөө Монгол улсад ч юм бас малын шүлхий гэж өвчин гардаг. Заримдаа яг гарын заримдаа гарахгүй. Энэ утгаараа олон улсын мал эмнэлгийн нэгдсэн системд Солонгос, Хятад, Монгол, Бангладеш гээд нэлээд Азийн орнууд ялангуяа мал аж ахуй хөгжсөн улсууд одоогоор яг жоохон зарим нэг төрлийн амтан дээр хориг тавьсан байдаг юм билээ. Тэгэхээр энэ мэтчлэн зүйлүүдийг бид нэр хэрвээ магадгүй одоо хүснээ авчрах чадах бидний зүгээс боломж байсан ч гэсэн олон улсын мал эмнэлэг дээрээс гаргасан шийдвэрийг одоо альва улсын одоо хөлийн бомбд заавал тэрийг дагж мөрдөн. Тэгэхээр гих мэтчлэн биднээс үл амарсан жижиг асуудал бол гарна. Гэхдээ ерөнхийдөө бол бас харьцангуй одоо бол бас нөгөө хийгээ сурчаад байна. Тийм байна. Яг энэ олон улсын гэдэг утгаараа илүү нөгөө монголчуудыгаа бас сонин судлаас хоцроочихгүй дэлхийдээ хөл нийлүүлэн явж байна гэдэг нь давуу талтай. Би бас анзаарч байхад жил ирсэн бол шиндэг байдаг л та. Өөр байдаг. Одоо нөгөө нөхдүүдийн маань хоол ундаг яах вэ? Бас тэрвэрлж авчрах уу? За Монголд зарим хоол хүнснээс сэргийлэх боломж байна уу? Ялангуяа арслан барч одоо идж уусан дийлдэхгүй. Чигтэй хийх л махад идэх шүү дээ шүү дээ. Тийм. Ер нь бол ингэдэг Монголд одоо ямар нэгэн сургуультай амьтдыг авчрахтаа бид нэр дор хаяж 1 жилийн өмнө хамгийн сүүлийнхаа гэрээ хэрэлцээрийнхаа тохиролцоог хийдэг. Яагаад гэвэл ямар ч төрлийн амьтдыг Монгол улсад ер нь гадны бусад орнуудад ч гэсэн тээвэрлэхэд тухайн очих гэж байгаа орны мал эмнэлгийн шаардлага байдаг. Одоо өөрөөр хэлбэл за сургуультай нохооч байдаг юм. Тэгэхэл галзуугийн вакцинд 1 жилд одоо 2-оос доошгүй хамрагдсан байх гэдэг ч юм уу. Ингээд амьтны төрөл болгоноос өөр шаардлага байдаг. Ялангуяа Монголд ховор буюу Монголд байдаггүй амьтад бол хамгийн бэрхшээлтэй зүйл нь тухайн амьтны хэрэгэлдэг одоо амин, витамин те. За дээрээс нь тухайн амьтан Монголд ирээд өвдсөн тохиолдолд Монголд энэ амьтныг үзэх мэрэгжлийн малын эмч байна уу гэдэг асуудал. За нохоо муур бид нар бол харьцангуй гайгүй. Арслан бар энэ бол хамгийн одоо эрсдэлтэй гэх юм уу юу гэх юм. Бидний зохион байгуулж байгаа талаас мэдээж тухайн шаардж байгаа бүх одоо хүнс тэжээл шаардлагатай юмнуудыг бол бэлдэнэ. Зарим тохиолдолд байхгүй бол бид нар тухайн орноос нь хамтд нь одоо олон тоогоор захиалж ингээд авчирдаг. За ер нь хоол хүнсний тал бол харьцангуй гайгүй. За одоо ирэх гэж байгаа нийтдээ 11 бар Итали улсаас 3 төрлийн 11 бар ирж байгаа. Эдгээр маань ингээд нийлээд өдөрт 55 кг мах идэнэ. За энэ нь бол зүгээр одоо юу гэдгийг мухагаар ярихад одоо нэг бөөнүүнээр аваад тийм бол ерөөсөө биш. Хамгийн дээд сортын Монголд байгаа одоо тэр илчлэг тослог чанар нь бид нар бүх энэ шинжилгээнүүдийг урьдчилж явуулаа. За танаа барнуудыг бид нар ийм одоо шимт хижээлтэй махаар ингээд хооллоно. Энэ болж гинөө болохгүй нөгөө тэгээд одоо нийтдээ нэг бид нар зөвхөн барнуудад зориулаад 3.3 тонн мах одоо ингээд нийлүүлэхээр гэрээ хилцлийгээд ингээд бэлтгэл ажил хангагтаад явж байгаа. Ер нь бол яг энгийн хүн сонсоход одоо ямар зовлонтой ажил юм бэ гэж сонсогдохоор боловч зохион байгуулагчдын зүгс энэ бол бид нарт аюу гоё одоо кайфтай дуртай юмдал хүн дуртай юмаа хийхэд хүн ерөөсөө ядарч байгаагаа ч юм уу те ерөөсөө мэддэггүй тэрнтэй адилхан бидний хувьд бол аюу гоё сонирхолтой өдөр болгол шин одоо мэдээлэлтэй. Энгийн хүн бол нэрэ за болчихё одоо ашиг цааш хичнээн хил тоон махнаас зайсан чинь тэгэл жимс ногоо ингээл болчмоор юм байна. Яг нөгөө өөрөө дуртай сонирхолтой ингээ багын сүнс нь байна шүү дээ. Тийм учраас баг өдөр болго энэ процессоо боддог, байжуулдаг ингэж явд юм байна. Одоо өөрөө ч ярианс ингээд анзаарч хат баг эхний зочд ирсэн байгаа юм шүү баг. Тий өчигдөр орой 8 цагт Колумб улсын 6 жүжигчин ирсэн. За тэгээд яагаад нөгөө ийм эрт буюу тоглолт эхлэхээс одоо бараг 20 хоногийн өмнө ирсэн байна гэхлээр нэгдүгээр тухайн жүжигчд маань холоос ирж байгаа. Хоёрдугаар энэ циркийн жүжигчд ямар нэгэн байдлаар ингээ ажилгүй ерөөсөө зүгээр ингээд гэртээ байж идэггүй. Өөрөөр хэлбэл энэ жүжигч маань сая 3 сарын 24-нд Казахстан улсын Алмата хотод тоглож дуусаад тэгээд одоо Алматагаас Монгол руу дараагийнхаа маршрутын дагуу дараагийнхаа улсад аялын тоглолтоор ирж байгаа. Мөн энэтэй адилхан эдгээр жүжигч маань Монгол улсад тоглож дуусаад
Тэгээд дараагийнхаа улс буюу Беларусь улс руу дараагийнх нь маршрут нь ингээд гарч. Энэ циркийн жүжигчид ялангуяа дэлхийн циркэд тоглож байгаа уран бүтээлчид дандаа олон улсын циркийн тэмцээнээс алт мөнгө хүрэл медаль авсан. Энэ нь спорт буюу нийт монголчуудын хамгийн ойлгомжтой нь юу гэхээр дандаа олимпик дэлхийн аваргын алт мөнгө хүрэл медаль авсан ийм одоо мундаг жүжигчид. Энүүгээрээ дамжаад энэ хүмүүс ер нь сул байх одоо боломж байхгүй. Тэгэхээр ингээд ерөнхийдөө жилийн төлөвлөгөө нь жил дамнаад ингээд гарчдаг учраас одоо ингээд ихний жүжигч маань төрүүлээд ирсэн. Тэгээд одоо ерөнхийдөө Монгол улстай танилцаад ингээд нэг сити төрөгээл өнөөдөрт бол ингээд явж. Тухайн улс орон дээр нь цаг уурын байдал бас янз бүр идэх хоолунд бас янз бүр. Тэгээд тухайн үзүүлбэр үзүүлэх одоо объект маань бас юу вэ? Ингээд энэ дээр танилцах, туршлагажих улс орны ёс заншилтай харилцаа холбоо ус. Үндсэндээ энэ олон улсын циркч бас манай төрхөн мөнгө оруулаад ирд юм биш үү? Ирж байгаа жүжигч мэдээж бас төөрхийн уламжлах хувц хонор бэлэг дурсгал сонирхох нь ингээл нөгөө бид нар гадагш явахаараа юм цуглуул гэр орондоо очдогтай адил бас юм. Тэгээд энийг дагаад байнгын бэлтгэлтэй байдаг юм байна л да. Одоо амьтад ч ялгаагүй, хүн дээр ч ялгаагүй тийм байна. Тэгээ ер нь бол циркийн жүжигчид ер нь за нэг 2 хоногоос илүү одоо бэлтгэл хийхгүй амархал юм бол энэ нөгөө хийж байгаа үзүүлбэрүүд нь тухайн хүний амь настай шууд утгаараа холбоотой. Ягаад гэвэл магадгүй одоо бусад зарим нэг урлагийн төрөл бол бичлэг тавьдаг ч юм уу те ямар нэгэн байдлаар нэг тухайн үйл ажиллагааныхаа процессаас хамаарат жоохон өөрчлөлт хийж болдог бол энэ циркийн урлаг хизээч юугаар ч өөрчилж болохгүй. Нэг дойл тэр тухайн жүжигчний амнаас бүр хатуухан хэлэх юм бол одоо үхэлтэй нүрт болгоод ийм хэцүү ийм урлаг. Дээрээс нь зүгээр бусад хүмүүст ингээ харьцуулаад хэлэх юм бол цирк бол спорт урлагийн нийлмэл ийм цогц одоо үзүүлбэр. Би бас тэгж анзаардаг. Энэ спорт бол дүүцхүү зүгээр юм маш өрсөлдөөний бас эрсдэлтэй. Зарим үеийн номерыг бүтэн 1 сар, 2 сар битгээл хэдэн жилээрч бэлтжиж гарах тохиолдол байх уу? Ер нь бол циркийн номерыг 1-2 сараар бол бэлдэнэ гэж бол байхгүй. Хамгийн багадаа 1 жил. Ялангуяа 1 жил гэж байгаа нь бол түрүүн биний хэлжсэн ганцаараа юм уу 2-ороо хийж байгаа номерууд бол тухайн хүний хувийн бэлтгэл хэр сайн байна. Тэр утгаараа 1 жил. Зүгээр ер нь бол 4-өөс дээш хүний бүрэлдэхүүнтэй номер бол хамгийн багадаа 1 жил. Тэрнээс ч илүүгээр ингээд бэлтгэл шаарддаг. Ер нь бол хэцүү. Амьдрал дээр циркийн амьдрал, хүний амьдрал, циркчин хүний амьдрал бол бидний энгийн хүнээс бол асар өөр юм байна. Одоо ингээд бодож явах өөрийн аймнаас за тэгээд босоод одоо багийн үйл ажиллагаа зарим номер хөтөлбөрөд гарч шít. Тэгэхээр одоо энгийн амьдрал дээр ч гэсэн биендээ хяналттай идэж ууж байгаа зүйл одоо аваараас бол цаг агарын байдлаас тэр үргэлж сэрэмжилж явж явах ёстой юм байна. Тий, ер нь бол яг ганц цирк гэхээс илүү ер нь ялангуяа мэрэгжлийн гэсэн тодтголтой урлагийн салбар, спортын төрөл яг спорт бол мэрэгжлийн бол мэрэгжлийн бус гэсэн зарим нэг төрлүүд байгаа. Ер нь урддалтай мэрэгжлийн гэсэн тодтголтой урлаг спортын төрөл ер нь бол хүнээс тогтмол байнгын анхаарал, байнгын бэлтгэл за тэр тусмаа сүүлийн үед бол байнгын эрүүл зөв хооллолт гэдэг юм айгүй их шаардаж байгаа. Энэ нь одоо ямар нэгэн байдлаар бусад үзэгчдийн нүдэнд ил харагдахгүй ч гэсэн тухайн тамирчид, тухайн жүжигчдийн одоо биеинд байгаа далд, булчин, шүрмэстэй энэ бүгд чинь тухайн тамирчид болон жүжигчдийн нөгөө бэртэл гэмтлээс одоо алсуур байлгах ийм одоо давуултаа талтай. Тэгээд түрүүн би нөгөө ярьж байхдаа дутуу орхисон. Тэгээд дэлхийн цирк дээр ер нь бол маш олон төрлийн ховор амьтад ирдэг. Нодлон гэхэд бид нэр дэлхий дээр цорын ганц сургуультай баавгаануудыг авчирч ирсэн. Ягаад цорын ганц гэж юм гэхээр тэр баавгаанууд маань машин ундаг, дугуй ундаг, мотоцикл унна, скутер унна. За тэгээд энэ бол Москвагийн Юрий Никулины нэрэмжит циркийн уран бүтээлч баавгаанууд байсан. Яг энэ номер дэлхий дээр цорын ганц. За тэгээд бид нар бол мэдээж нөгөө үзэгчдтэй дандаа шин юм үзнэ гэдэг анх өндөр босхыг 13 онд тавьдсан тэрийг бид нар тогтмол дагуулan биелүүлэх ёстой. Тэгээд энэ амьтдыг энэ баавгаануудыг бид 3 жилийн өмнө гэрээг нь хийгээд одоо Монголд ирэх өдрөө хүлээгээд авчирсан. Да дээрээс нь тухайд биднэрт нэг одоо асуудал гарсан. Тэр нь юу байсан бэ гэхээр за энэ баавгаануудыг аваад ирлээ. Баавгаач гэсэн амьд учраас ханиад хүрнэ. Ямар нэгэн байдлаар Монголын одоо цагаарт одоо хоол хүнсч гэдэг юм одоо усанд ч байдаг юм. Ямар нэгэн асуудал гарахад за энэ баавгаан дээр хэн очиж одоо чагнуур тавьж одоо тий анхан шатны үзлэг үзүүлэх вэ гэдэг ийм асуудал гарсан. Тэгээд дээрээс нь
гадны циркүүд бүгд өөр дээрээ малын эмч хамт байдаг. Тэгээ бид нэр нодлон яг энэ баавгаануудтайгаа хамт арын албанд ажиллаж байгаа 3 туслах ажилтан. За хамт тоглолдог 2 жүжигчин. За дээрээс нь тэр баавгайг одоо эрүүл ахуйн талаас нь одоо байнгын хяналт малын эмчийн хүртэл ингээд авчирсан. Ингээд харахаар нэг талаасаа манежинд гарч байгаа 3 баавга 2 амтэн сургагч байгаа бол яг тэр манежны цаанд буй хөшгөний ард зөвхөн энэ 3 баавгатай дагалдаад ингээд 7-8 хүний баг болоод ирж байгаа. Энэ нь манай үзэгчдэд харагдахдаа ойлголт айгүй бага ч гэсэн нөгөө талаасаа энэ бол бидний одоо ялангуяа дэлхийн цирк Монгол төслийг хэрэгжүүлж байгаа багийнхан ямар одоо өндөр хариуцлага хүлээж явж байна гэдгийг бас дурдчихсан. Ягаад гэвэл зөвхөн энэ жүжигчид Монголд ирээд богино хугацаанд тоглоод явах нэг ураа гэтэл Монголд ирсэн хойно ямарваа нэгэн асуудал гэх юм бол Эрдэнэгийн нэр гарахгүй, өөр хин нэгний Бата Болдогийн нэр гарахгүй. Монгол улсад нөгөө нэг ховор дэлхий дээр цорын ганц номер 3 баавга нэрсэн чи ийм асуудал болоод Монгол улсын нэр дээр тусмаа Монголын соёл урлагтай холбоотой нэр гарах учраас бидний зүгээс маш өндөр хариуцлага тавьж ингэж ажилдаг. Тэгээд өнөөдрийн хүртэл ямар нэгэн байдлаар эрсдэлтэй зүйл гараагүй. Ягаад гэвэл бидний одоо баг үнэхээр одоо энэ хийж байгаа ажилдаа зүрх сэтгэлээ зарцуулж байгаа ийм залуучууд, мундаг залуучууд манай багт байдаг. Тэгээд сонирхолж хэлэхэд зөвхөн сүүлийн 2 жил бид нэр степ аренад Монголд анх удаа 2 манежтай тоглолтоо сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн. Тэгээд зөвхөн манежинд гарч байгаа нийт олон улсын жүжигчдийн тоон гэхэд 109 жүжигчин, нийт арын баг бүрэлдэхүүн гэдэг нэг 240 нэг удаагийн 230 минутын тоглолтод нийт ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн 250-ны бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Тэгэхээр ингээд нөгөө ямар нэгэн байдлаар аль нэг талд алдаа гаргахгүй тулд ингээд багаар нь даалгавруудаа нөхцөр багаар хөдөлт юм биш үү? Та анх цирктэй холбогдоод яг циркийн ямар үзүүлбэрийг үзүүлдэг байсан? Ер нь бол яг нөгөө 2-3 настай хавтал цирк дээр ижиг дагаж очивол тэгээд хаан л одоо сахилга гутаж өмүүлж болох газар руу тэмдэл ингээд ер нь бол би өөрөө жонглерийн төрөлд айгуу дуртай тэр утгаараа жонглероор хичээлж эхэлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэлж гисэн жонглерийн номеруудыг циркийн одоо бусад төрөл жанраас илүү онцолж хардаг, илүү одоо энэ төрөл нь яаж аль руугаа илүү хөгжих боломжтой байна гэдгийг ер нь зүгээр би өөрөө нөгөө жонглер хийдэг байсан хүний хувьд ингэж хардаг. Тэр утгаараа бас Монголд ирж байгаа жонглерийн үзүүлбэрүүдийг хамгийн шилдэгүүдийг бас сонгож авчрах ийм бас нэг жоохон өөрийнхөө давуу байдлыг ашиглаад бүр ингээд их хөгжилтэй болсон. Жонглер чинь айгу тухайд ингээд тоонд ачуулгал ингээд тэдэн тоон айгу их ингээд үзүүштэй бүр айгу гоё. Одоо бүр их хөгжилтэй маягаар гараад их таатай байл шүү дээ. Тий, ер нь бол түрүүн би хэлжсэн зөвхөн ганц жонглерч гэхгүй циркийн бүх төрөл жанр одоо энэ ялангуяа сүүлийн үед энэ техник технологи одоо ямар асар хурдтай хөгжиж байна. Энэ бүх юмыг одоо циркийн төрөл рүү бас оруулж ирж ашиглаж байгаа нь үзэгчдэд өөрөөр хэлбэл айгу сонирхолтой болсон. Одоо магадгүй 20-30 жилийн өмнө цирк үзэж исэн хэлбэрийг өнөөдөр харах юм бол өнөөдрийн болж байгаа циркийн тоглолттой харьцуулах юм бол мэдээж асар ялгаатай байгаа. Гэхдээ ер нь бол аливаа юм хувьсан өөрчлөгдөж байна. Өнөөдөр бид нар утсан дээр гэхэд жил болгон алдахгүй одоо энэ iPhone, Samsung гэхдээ жил болгон энэ намар чадвар жил болгон чадахгүй 2 жилдээ нэг удаа ингээд тэрнтэй адилхан циркийн үзэгчид 2-3 жилд ингээд тогтмол шинжлэгдэж идэг. Тэр утгаараа энэ нөгөө тогтмол шинжлэгдэж байгаа үзэгчдэд бид нөгөө жил болгон шинэ юм үзүүлмээр байгаа гол зорилго маань л ер нь бас ийм утгатай. Циркийн менежмент тоглолт явуулж явах процесс жишээлбэл ард одоо 250 гаруй хүн ингээд багаар ажиллаж байна. Түүнээс гадна арай томоохон одоо объектоос хамгаалах үүднээс ч юм уу галын машин ч юм уу дөрөвний машин цагдаагийн хамгаалч гэх юм уу ийм зүйлсүүд бас байх тохиолдол байсан уу байдгүй. Тохиолдол байсан уу гэж одоо ч гэсэн байгаа. Яагаад тэгэхээр бид нар 2013 оноос хойш асаа цирк дээр дэлхийн цирк Монгол тоглолтыг эхлүүлээд засварын ажил хүртэл яваад тэгээд засварын ажил үргэлжлүүлсэн бид нар ковид үед 3 жил завсарлаад тэгээд одоо өнөөдрийг хүртэл ингээд үйл ажиллагаа явуулж байна. Энэ үед бид нар зайлшгүй степ аренаач бай асаа цирк дээр ч бид нар тухайн дүүргийн хэв журам сахиулах цагдаагийн албатай хамтарч ажиллаж байгаа. Дээрээс нь тухайн дүүргийн замын цагдаатай хамтарч ажилладаг. Яагаад гэхээр нэг тоглолтоос нэг тоглолтын хооронд одоо нөгөө урсгал хөдөлгөөн бөглөрөл үүснэ. Тэрэн дээр замын цагдаагийнхаа маш том үүрэг
одоо оролцож тусалж дэмждэг. За дүүргийн цагдаагийн хэлцүүл ямар нэгэн байдлаар одоо тухайн иргэний гар утасч байдаг ямар нэгэн байдлаар хэвийн бус үйл ажиллагаа гарахаас урьдчилан сэргийлж ингэж ажилладаг. За дээрээс нь энэ циркийн урлаг маань тухайн жүжигчин болон тухайн үзэгчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хамгийн номер 1 зорилго учраас манай тоглолтын дээр байнга одоо дүүргээс онцгой байдлын албатай хамтарч ажилладаг галын машин, эмнэлгийн машин, мэрэгжлийн спортын бэртэл гэмтэл хариуцсан эмч нартай бид нар ингэж ажилладаг. Тэгэхээр ер нь бол түрүүн бийсэж цирк болоход нэг 2 цаг 30 минутанд тэр нэг дугуй манежн дотор болоод байгаа боловч түрүүний одоо энэ арын алба гэдэг чинь ерөөсө тухайн тоглолт үзэж байгаа үзэгчдийн төлөө болон жүжигчдийг ингээд бүх эрсдэлтэй зүйлээс хамгаалаад ингээд бүх багаараа ингээд ажиллаж идэг. Тэгээ одоо манай тоглолтыг үзсэн өмнөх тоглолтыг үзэж хүмүүс бол санаж байгаа хөстэй барайнд дээр галын машин, эмнэлгийн машин байнгын байж идэг. Тийм. Нэг тохиолдол гарсан юу гэсэн гэхээр нэг үзэгч тоглолтын дундуур ухаан балартаад юу яасан? Жохон ухаалтсан. Тэгээ тэрэн дээр бид нар шуурхай арга хэмжээ аваад түргний машинаар эмнэлэгт тухайн нөгөө хаан дүүргийн эмнэлэгт үзвэл дараад нь сонсоход тэр хүүхэд өөрөө ер нь жоохон юу юм байна. Хит сэтгэл өндөр одоо альва юмыг хүлээж авах та айгүй ингээд энгийн хүнээс илүү эмоцтойгоор хүлээж авдаг. Тэгээд тэр циркийн тоглолт ялангуяа тэр нөгөө өнгөрсөн жил бид нэр мотоциклийн мото шоу авчирсан. Тэр номерыг үзээд сэтгэл нь ер нь сэтгэл хөдлөл нь бүр дээдтэй хүрээд нэг жоо ухаан балар цаа бусдаар бол гайгүй. Гэх мэтчлэн бид нөгөө зөвхөн жүжигчд гэхээсээ илүү нөгөө тоглолт үзэж байгаа үзэгчтэй хүртэл ямар нэгэн байдлаар одоо эрсдэлтэй зүйл гарахаас урьдчилан сэргийлж ингэж. Энэ дотор ч бас тусгай хэрэгцээт насан турш хүн байна, хөөхд байна. Бас тэдний нөгөө өвөл хөдөл янз бүр шүү дээ. Энэ олон зэрэгэл дотор сектүүдийг ялахад хэцүү. Монгол үзэгчдийн бас нэг онцлог гэж байгаа хаа. Орон орны. Манай үзэгчдийн бас нэг цирк үзэж байгаа эмоц. Онцлог нь танд ер нь ямар байдлаар анзаардаг. Одоо шүгэлтэх орилт гавьяа чимээ байна л да. Түүнээс бас зэрэгтэлний би бол сүүлүүд их гой хүлээж авдаг болсон юм уу? Ийм чөлөөтэй хүүхэд залуучууд ийм эмоцтой гой таатай хүлээж авдаг гэсэн юм анзаараад байгаа. Танд тий ер нь бол манай Монголын үзэгчид яг бид нар хэдийгээр Аз төвд байгаа ч гэсэн ялангуяа Монголын үзэгчид ганц цирк гэж биш ер нь бусад урлагийн тоглолтууд, спортын тоглолтуудыг үзэж байгаа үзэгчдийн өөрсдөө илэрхийлж байгаа илэрхийлэмж бол яг л ерөөсө барууны буюу Европын үзэгчид шиг хүлээж авдаг, чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг. Энэ маш олон зүйл дээр миний хувьд бол харагддаг. Дээрээс нь Монголд ирж байгаа тоглолтод оролцож байгаа үзүүлбэрүүдээс хамгийн голлох нурууг ачааг үүрж явдаг жүжигчин бол циркийн төрөлд алиалагч байдаг. Монголд дэлхийн цирк дээр ирж байгаа алиалагч болгон бид нар ингээд дэлхийн маш олон газраар ингээд аялын тоглолтоор ингээд явдаг. Ер нь Азийн орнууд руу очиход ер нь жоохон хэцүү байдаг. Ягаад гэвэл Азууд хит номой, даруухан, ичимхий талтай. Ичимхий тий. Гэтэл Монголыг бид нэр тэгж буцаж монголч мөр шал өөр юм биш. Бүр яг л Европ шиг юм байна гэд тэгж ярьж. Тэр нь ч гэсэн биднэрт бол айгүй анзаардаг. Нодлон гэхэд өнгөрсөн 25 онд бидний зохион байгуулсан дэлхийн цирк тоглолтын дээр дэлхийн номер 1 алиалагч Дэвид Ларибли гэдэг Итали улсын жүжигч ирсэн. Тэр хүн бас хэлж байсан. Би Монголд одоо нэгдүгээрт анх удаа ярьж байна. Хоёрдугаарт Азийн оронд бас ингээд аялын тоглолтоор явж исэн удаа бол байхгүй. Хятадд нэг олон улсын тэмцээнд нэг цөөн хоногоор тэмцээнд оролцоод буцсан. Тэгээд яг Монголын үзэгчдтэй ингээд өөрийнхөө номерыг ингээд хамтраад ингээд хийхэд миний сонсч исэн бусад алиалагчдаас сонсч исэн тэр үгнүүд одоо нэг үйлдэл юусаа гарсангүй. Ягаад гэвэл бусад алиалагч Монгол руу явах чинь Азийн үзэгчд бас хэцүү шүү те. Одоо хит бие барьдаг ч байдаг юм. Ямар нэгэн байдлаар тэг жоохон тийм хийсэн. Гэтэл бодитл дээр бол ерөөс тийм ажиглагдсангүй гэдээ ярьж байна. Хамтран тоглоо авчиж байгаа шүү дээ. Тий. Алиалагчтай харьцаа те. Манайхан хөөхөө олон улсын цирк одоо Монголд авчих санаа анх яаж төрсөн танд. Яг мэдээж ингээ нөгөө бага наснаас холбогдоод ингээ явж байна. Гэхдээ энэ олон бага хүмүүсийг одоо олимпийн тамирчид гэж түрүү ярианд дурж штэ. Яг л тийм л алдар зуутай хүмүүс байна. Асар өндөр даатгуулсан байгаа. Ирэхэд мэдээж үн хөлсний хувьд бас нэлээд өндөр дуурдаг одоо хүн ханшин байдаг баг. Энэ санаа яаж танд ингэж санаа чинь багтсан. Явжирч байх та. Энийг ер нь би их орондоо хэрэгжүүлж чадна гэсэн хүний нэг багцаа байдаг шин. Яаж төрсөн? Өгөөсгчээсэн хүмүүс байгаа. Тэмцэжсэн хүмүүс байгаа тий. Одоо ингээд би яг дэлхийн цирк гэд яриад тахлаар зөвхөн гаднаас гадаадын циркчдийг Монголд урьж авчир тоглуулдаг гэж ойлгоод байж магадгүй. Зүгээр
Монголд бас Монгол циркийн хөгжлийн төв төрийн бус гэдэг байгууллага байдаг. Энэ үйл ажиллагаа маань ямар учиртай вэ гэхээр Монголд циркийн сургууль төгсөөд мэрэгжлийн жүжигчин болж байгаа эдгээр залуучуудад шинэ уран бүтээл, гадаад харилцаа, олон улсын зах зээл дээр гарах энэ болцоог нь хангаж үйл ажиллагаагаа явуулах зорилготойгоор нээсэн. Тэгээд одоо манай дээр нийтдээ нэг 60 орчим Монголын циркийн жүжигчид байна. Манай байгууллагын тэгээд дэлхийн циркийг зохион байгуулах санаа бол 2012 онд гарсан. Италид бас олон улсын циркийн тэмцээнд явж явах үедээ ягаад чинь гинт одоо гадаадлын мундаг тэмцээнүүд энэ мундаг олон улсын жүжигчтэй болоод идэв. Тийм хамтарсан тоглолт болоод идэв. Монголд яагаад болдгүй ингээд тэгээд ингээд нөгөө цаг доллар нухраагаад үзэнгүүт яалтчгүй биднийг жоохон байхад ах トゥ социалист орнуудын найрамдал циркэд болж байгаад хизээ хамгийн сүүлд босно бүүмэд ингээд тасарсан. Тэгээд Италид байж байгаад ерөнхийдөө нөгөө олон улсын тэр тэмцээний шүүгч нартай хамтарч ажилладаг хүмүүстэйгээ ерөнхийдөө Монголд хийвэл гэдэг санааг өгж эхэлсэн. Тэгээд юу гэж хүлээж авахын надад айгүй сонирхолтой байгаад байсан л та. Тэгээд эхний санаа бол мэдээж Монголд ингээд би хийх сонирхолтой байна. Ингээд ямар номерууд ирэх боломжтой байна гэж судалж үзсэн. Дээрээс нь хамгийн түрүүнд тэр жүжигчдийн аюулгүй ажиллагаа, дээрээс нь цалин. За тэгээд бусад дагалдах одоо нөгөө шаарддаг зүйлүүд байдаг. Тэгээд бүгдээр ингээд бодож үзээд ер нь бол болохоор санагдсан. Тэгээд яг өнөөдрийн хүртэл бол үнэхээр бор зүрхээрээ энэ ажлыг ингээд амжилттай хийгээд явж байна. Тусалж дэмж байгаа мэдээж маш олон газрууд байгаа. Гэсэн ч гэсэн ер нь бол дийлэнх ажлыг одоо яг өөрийнхөө баг хамт олонтой ингээд хийгээд явж байгаа. Та ер нь цирктэй холбоотойг байсан бол өөрийгөө ямар мэрэгжлийн хүн болох байсан бол гэж боддгоо. Эрэгтэй хүмүүс цагдаа болсон ч юм уу те нисгийч болох. За авторали эсвэл экстрем зүйл рүү сонирх нь дүр төсөөлж бодож ирсэн юу байна юу? Яг миний амьдралд одоо жишээлбэл одоо 3 настайгаас гээд ерөнхийдөө нэг жоохон бага нахсаа бол халт мөлт санана. Тэрнээс хоош бол яг бүхэл одоо өнгөрсөн одоо цаг хугацааг санаж тэгээд цирктэй харьцуулаад хэрвээ цирк чинь биш байсан бол би тим юм байсан гэдэг бодол миний толгойд ерөөс байгаагүй. Яг ерөөсөө ухаорсон цагаас өнөөдөр хүртэл цирк гэж зүгээр манай аав бол тамирчин хүн байсан. Намайг нэг дундаас нэг 7 илүү 8 настай байхад ширээний теннисээр хичээлүүлэх гэж нэг ажил руугаа нэг хүчээр нэг хэд хоног дагуулж явсан. Тэгээд үнэхээр дургүй учраас аавч гэсэн ойлгосон. Тэгээд ер нь бол циркээс өөр миний амьдрал би хизээж цагдаач байдаг юм уу, хуульч, эдийн засагч одоо юу байдаг юм, банкирч ерөөс тийм бодол нь миний толгойд байгаагүй. Ягаад гэвэл цирк миний толгойн 90% нь л байсан. Тийм тарихынд. Өөр бодол орж ирэх зайч байгаагүй тийм. Циркийн төрлийн уран бүтээлчдийг бас жоохон эмоцтой юм. Галзуу те. Нэг юм дөргөө нөхдүүд байдгүй гэж бас боддیں۔ Яг л энэ баг амьд үүсэн. Тухайн ингээд менежмент тоглолт үзүүлж байгаагчсан зарим үед ингээд амьсгал алдахад амь настай холбоотой юм шиг юм эрсдэлтэй юм шиг санагдтiin. Тэгэхээр нэлээд зоригтой шийдэмгийн эмоцтой нөхдүүд энэ талын урсгал руу урсаж орсон болов гэж боддог. Яг мэдээж нөгөө эн чинь бас тодорхой хэмжээгээр нөгөө ир зориг шаардсан. Дээрээс нь яг та одоо үзэгчийн нүдээр хараад ийм одоо эмоцтой байна гэж байгаа. Энэ бол тэр хүний ямар нэгэн байдлаар ямар нэгэн айдсыг мэдрэхгүй ч юм юмнаас айдаггүй гэсэн. Эн чинь эсрэгээрээ тухайн жүжигчний ур чадвар, өөрөөр хэлбэл өөрийнх нь хийж байгаа гүйцэтгэж байгаа энэ хүн түнд агаарыг хийж байгаа элементүүдийг яаж өөрийн болгож биедээ хоногшуулсан байгаа нь айгүй чухал. Дээрээс нь агаарт 5 иргэсэн ч гэсэн тэрийгэ буугаад үзэгчд яаж хүргэх үү буюу тухайн жүжигчний уран чадвар байхгүй. Мэдээж ир зориг те хэрэгтэй. Дээрээс нь 1000 ир зориг байгаад тэрийгэ яаж биелүүлэх үү гэдэг тарих. Дээрээс нь тэр мэдрэмж байхгүй бол тийм одоо гоё юм хийж чадахгүй. Дээрээс нь цирк зүгээр одоо тамирчтаар ингээд төсөөлье л да. За хоёр бүх барилдаад ялсан нь ёслоод ингээд буудаг бол цирк бол яг адилхан тийм хүнд хөдөлмөр бэлтгэлийг даван туулаад тэрийгэ хөгжмөн дээр бүжиглээд, дуулаад, үсрээд, ёслоод, инээгээд хамгийн сүүлд нь ёслоод ингээд энэ бол ганцхан циркийн жүжигчдээс л гардаг ховор уран чадвар. Энийг хүн өөрөө биедээ шингээж чадсан бол яг таны саяны хэлж байгаа. Ингээд харахад бүр ингээд нэлээд тийм зоригтой өстой юмнаас айдаг. Энэ бол тухайн жүжигчний 100% уран чадвар. Энэ бол айгүй энийг үзэгчдэд ойлгож хүлээлгэж өгч чадж байгаа хүн бол энэ бол супер циркийн жүжигч.
Ёслохоо дуустал ингэж үзэгчтэй холбогдож байгаа тэр номер бол хэдэн жилийн хичнээн 100 мянган удаагийн бэлтгэл юм байна шүү дээ. Тэр жоохон торон дотор тэр моциклууд зөрлөдөх. Тэгээд тэр амьдтай харилцаа холбоо үүсгэх тэр хоёр хосын үзүүлбэр гэдэг чинь бүр хичнээн жилийн хэдэн мянган баг хоолоо идэж явахдаа давтчихээд тийм юу процесс болж хувирж ш. Тэрүүгээр амьдарч जैन өөрөө амьсгалж जैन гэдэг чинь тэгж харагч чинь тий. Тий, ер нь бол тий циркийн урлаг бол хэцүү. Ер нь тэр утгаараа ч тэр манай ээж намайг циркч юм болно гэхэд их дургу хүлээж авсан баг. Би өөрөө бас 3 охинтой. Тэгээд би ч гэсэн хүүхдүүдээ нэг инж циркээр явуулаагүй. Ягаад гэвэл энэ циркэд одоо ингээд над шиг ингээд одоо хамаг цаг хугацаа амьдралаа өгж байгаа надаар л ингээд дуусах. Хэцүүг нь мэдж байгаа. Хэцүүгээс гадна маш их хариуцлагатай амьдрдаг юм байна. Насан туршдаа форма байрна, аюулгүй байдлаа хангана. Эсвэл бондоотлоо нөгөө өөх махаж идэж болохгүй юм байна. Гол ус руу хамаагүй сүүл идэл усрээд орж болохгүй. Яг зөв. Хоёулаа нэг баг байлаахад нөгөө ганцоо ч төрөлж яваад ус руу усраа төлөө оголчих юм бол гэрээ хийсэн байгууллага ингээл хоёулаа номер бодоо олно. Ер нь тэгээд айгүй хэцүү. Одоо жишээлбэл манай Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчдээр бид нэр ямар гэрээн дээр хатуу анхаарал тавьдаг вэ гэхээр моцикл унжуулахгүй, цан чаргаар гуулгаж болохгүй. Гэх мэтчлэн бид нэр энэ гэрээн дээр аль болохоор тусгаж мэдээж яг 100% бас мөрдөж чадахгүй наа. Гэхдээ ер нь бол яг надтай ажилтдаг уран бүтээлчд бол аль болох тэрнээс зайлсхийдэг. Ягаад гэвэл аруулаа ингээд 2 жил махаа идэж нэг уран бүтээл гаргаад яг гадагшаага аялын тоглолтоор явуулдаг. Нэг нь бэртээд гимтчүүл тэр үлдсэн 9 хүн чинь тийм байна. Ажиллаж чадахгүй байхгүй. Ягаад гэвэл тийм циркийн үзүүлбэрчин хоорондоо бүгд уялдаа холбоотой. Яг 19 ялгаа юу вэ гэж хүнд бол бодогдох гэтэл үгүй. Асар том ялгаа. Асар том ялгаатай. Тийм нэг хүн чи ерөөсөө нэгнийхээ амийг л аваа явж байгаа гэсэн үг. Яг тийм. Ерөөсөө. Хоёрт манайх чинь гадагшаа яваад айгүй юу яадаг шүү дээ. Амжилт гаргадаг. Монголын цирк. Нэр хүнд сайтай. Дандаа л нөгөө ихний гран-при шагналууд ингээ багтцсан явдаг. Одоо тэр тэмцээн уралдаанд явдаг хэвээрээ юу шагнал урамшууллаа авч чадж гэнэ үү? Манай Монголын циркийн нэр хүнд олон улсад хэр төвсмөнд явж байгаа одоо. За ер нь бол Монголын циркийн урлаг социализмын үед ч ихний тавд байсан, өнөөдөр ч гэсэн ихний тавтаа байгаа. Зүгээр юугаараа өшөө илүү өсрөнгөө хөгжиж ийн гэхлээр акробат үсрэлтийн төрлүүдээр Монголын циркийн жүжигч сүүлийн 10 жил бол үнэхээр дэлхий дээр цойлон гарч байгаа. Уралдаан тэмцээн болж байгаа жилд ер нь нэг давхарцсан тоогоор 20-с 25 олон улсын циркчдийн тэмцээн болдог. Энд бол Монголын циркийн жүжигчид тогтмол оролцож байгаа. За хамгийн сүүлийн жишээ гэхэд Сэлэнг багштай уран нугралтын жүжигчид дөнгөж сая 3 сард Орсын улбаны ус Ижевскот бас олон улсын циркчдийн 15 дахь удаагийн тэмцээнд алтан цом аваад ирсэн. За Номонбаатар ахлагчтай Шидэх банзнаас үсрэгчд гээд 14 хүний бүрэлдэхүүнтэй жүжигчд маань өнгөрсөн 1 сард одоо циркийнхаар бол спортоор олимпиадад харьцуулж болохоор циркчдийн хамгийн том тэмцээн байдаг. Монте Карлагийн олон улсын циркчдийн тэмцээнд оролцоод хүрэл цом авсан. Энэ жүжигчд маань өнгөрсөн 25-нд мөн 2 тэмцээнд ороод 2 хос мөнгөн медаль авсан. Ингээд ер нь Монголын жүжигчид яг би сая ярьж байгаа нөө надтай холбоотой жүжигчтэй. Гэтэл бусад өөр хамтлаг продакшн жүжигчид бас тогтмол тэмцээнд оролцоод ингээд бас л улсынхаа нэрийн өдөр тий олон улсын тавцангаас тогтмол алтан хүрэл медаль ингээд аваад явж байгаа. Энэ тэмцээн бол үргэлж болж идэг. Би зүгээр яагаад энийг ингээд аягүй сайн ингээд мэдээд байгаа вэ гэхээр би 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл олон улсын циркчдийн тэмцээнд шүүгч хийдэг байхгүй. Монгол улсаа төлөөлөг. Тэгэхээр нөгөө Монголын жүжигчид хэн хэдэн онд ямар тэмцээнд орсон, ямар амжилт гаргасан энэ бүх одоо нөгөө дата бүх юмуд нь над дээр байж идэг учраас аягүй сайн мэдээ. Дээрээс нь жилдээ нэг Монголын жүжигчид 10 орчим олон улсын тэмцээнд оролцож байна. 10 тэмцээнээс ер нь шагналгүй үлсэн ер нь барах байхгүй да. Тийм байна. Гэхдээ сайхан биш үү? Тэгээд энэ олон улсын шүүгчийн бүрэлдэхүүнд тэр ухаан улс орны хүн ороо явж байгаа гэдэг чинь өөрөө бас асар том нөлөөлж шүү. Нэр хүндийн асуудал. Тэгээд энд бас үзэгч сонсогч бас баяр хүргэе. Тий. Бас тоглолтын үед ингээд үзэгчдэд мэдгэдэггүйгээр ингээд өөрхөө алдаа гарна. Бүх зүйл төгс биш. Тэгвэл тэрийг нэг одоо бага яахгүй тулд алдаагаа ингээд инээдтэй хөгжилтэй маягаар ингээд аргалаад номер аваа гарчсан тийм тохиолдлууд байна гэсэн. Тий, энэ бол циркийн одоо бүхэл төрлийн номер дээр гардаг. Энэ бол
одоо магадгүй үзэгчдэд харагдах энэ угаасаа ингэх ёстой юм байна. Ингэж унахад ёстой байсан юм байна. Тэгээ бодчихсон шүү дээ бид нэр. Тэгэхээр хөвгөлтэй тэгж бодуулж чадчихвэл миний түрүүний хийсэн тухайн жүжигчний мэрэгжлийн уран чадвар байна. Харин тийм зарим мэрэгэлтэн дээр ингээд албаарч алдаад байгаа юм уу? Хөрхтөө алдчихлаа даа гэх бүр ингээд айц төрдөв. Зарим номерууд байдаг. Зориуд нөгөө хамгийн сүүлийн төрөвгөн дээрээ зориуд 2 3 удаа алдаад дөрөвдгөө болгодог. Энэ нь болохоор тухайн номер дээр ажиллаж байгаа найруулагчийн шийдэл байхгүй. Үзэгчдийг улам огшоох гэдэг нь, улам үзэгчдийг босгох гэдэг нь. Яг тийм номерууд бол байдаг. Тэгээ бодиттой бас тийм болж тохиолдол бол байна тий бас. Яг байна вэ циркч тэгээд хэцүү шүү дээ. Унаа нь босно, бэртэн гэмтэн тэгээд тэгээд бондгорл харагдаад болохоор бас тайзан дээр бүжгэлж мүзгэлдэг байсан. За. Готл модл сугарах. Тэгээд хөл галдах тий ингээд заримуд нэгнийхээ ботнорынхаа хормоо хатан дээр гიშгч тайзны хатаас мадаас нь гогдох гэл юм хөвгөлтэй зүйлүүд тохиолж байдаг л та. Тэгэхээр бас тийм үйл явдлууд бол та нар дээр бол байнга л баг нэлээ их гарах бах. Яг тийм байнга бол бас биш. Ерөнхийдөө нөгөө цирк чинь одоо нөгөө цирк яриад байгаа учраас би цирк л гэдэг нь. Бусад юунуудаас маш их илүү хүнээс анхаарал нөгөө бэлэн байдлыг шаарддаг. Тэгэхээр одоо тэр гутлын үдээс гутал одоо тэр юу хизээч тэр гутал суурж ойчих ёсгүй байхгүй. 100%. Тий, яг бүжигчд яг магадгүй та бүжиглж ийс учраас та бүжиглэхэд та шалан дээр л байгаа байхгүй. Гэтэл тэр циркийн жүжигч тэр агаар дээр л байгаад байгаа учраас тэр гутал суурах ёсгүй, тэр болт нь унах ёсгүй тий одоо 100% шалгагдсан байх хэрэгтэй байна. Цирк үзэж байгаа насан туршид болон хүүхдүүд байгаа. За дийлэнхтэй бид нар хүүхдээ аваад нөгөө асар хамгаалагч учраас очиж байгаа. Бид нар бас юг анхаарах хэрэгтэй байдгийг. За яг үедлээ бол ер нь юг л гардаг. Юу нөхөө зэрэгтлээ. Тэнд сумнаас авсны сав, чипсний сав ингээд заахан ариун цэвэр талаас ингэж бодъё. Бас үзэгчдийн аюулгүй байдал гэх юм уу? Бидний үзэгчдийн бас нэг үүрэг гэх юм уу? Нэг ийм анхаарах хэрэгтэй зүйл гэж байна уу? Яг ер нь бүхий л одоо үзүүрийн газар мэдээж одоо тэр нөгөө попкорн ч гэдэг юм ундаа усаа идэн энэ бол дэлхийн нийтээрээ нээлттэй. Гэхдээ аль улсын үзэгчд юмаа хаяад гарч ийн аль нь хайсан ч гэсэн арай баг хайж ийн гэдэг ч юм. Энэ бол энүүгээрээ ялгаатай. Тэгээд яг зүгээр соёлын төвшин харагдах гэдэг. Ер нь бол тийм. Тэгээд аль болох үзэгчд маань соёлтой сайхан үйлчлүүлээд гарч байгаа. Одоо бол бас харьцангуйгаа өмнө нь бол бас хэцүү байсан шүү дээ. Тэр анх 13 онд бол фитнес удаагаар аваад өдөрт ингээд 2-3 удаа тоглоход нэг тоглолтоос нэг тоглолтын хооронд нөгөө циркийнхаа үзүүлбэрийнхаа тоног төхөөрөмжийг бэлтмээр байдаг. Гэтэл дараагийн үзэгчд орох гээд очрлоод байдаг. Гэтэл тэднийг оруулахад өмнөх сэрэтлийн хайсан тэр попкорны үлдэгдэлж байдаг юм уу? Тэр ундаа усны сав тэр чинь ингээд цэвэрлэнэ гэдэг. Ер нь бол тэгэл бас хэцүү. Гэхдээ одоо альва юм хэцүүг үл юм. Энд ч гэхдээ ганцхан монголчууд хаяад байгаа биш үхгүй. Би дөрөвс би олон улсын циркийн тэмцээнд ингээд жил болгон шүүгчээр суудаг. Бүх газар бүр яг адилхан. Бүгд хайн ганцхан ихүү баг гэдэг ялгаатай тий. Ихүү баг гэдэг нь тухайн хүмүүсийн хувийн соёл одоо харилцаа хандлагын зүйл харагдаж байна. Одоо болгож байгаа цирк маань хэдийн хугацаатай Монголд болохын хэдэн улс орон эрхийн хаалтын ажиллагаа нь Улаанбаатарт болох юм уу өөр газар болох юм уу гэдэг тоглолтын талаас та үзэх сонсогч маань мэдээлэл өгвөл. За дэлхийн цирк Монголд 2026 тоглолт маань Асаа циркэд нэгдүгürt 10 жилийн дараа иргэн ирж байгаа. За ягаад 10 жилийн дараа гэхээр 2016 онд бид нэр хийгээд тэгээд засварын ажил нэлээд урт хугацаанд үргэлжилсэн. Тэгээд одоо 26 онд одоо дэлхийн цирк одоо цирк дээр буцаад нэгдүгürt ирж байна. Хоёрдугаар бидний одоо энэ дэлхийн циркийг зохион байгуулахад бас нэлээд үнэтэй ач холбогдол бас боломжийг ингэж хүнд мэдэгдэхгүй маш том одоо хүчин зүйл байгаа. Эднийг ингээд яг дэлхийн циркийн стандартад бэлтгээд ингээд боломжийг хангаж байгаа Асаа циркийн удирдлагууд бас өнөөдрийг хүртэл бас талархалтай ханддаг. За нийтдээ 13 орны олон улсын циркийн жүжигчид ирж байгаа. За тоглолт бол Асаа циркэд 4-р сарын 18-наас ердөө 8 өдөр буюу зөвхөн хагас бүтэн санд ингээд тоглоод Улаанбаатар хотод дуусна. Тэгтээ бас нэг сайхан мэдээ нь юу гэхээр жил болгон дарханд ирэх үү, Эрдэнэтэд ирэх үү, Өмнө говьд ирэх үү гэдэг хүсэлтүүд ирдэг. Тэгээд бид нар нодлон жил яг энэ хүсэлт бүр маш ихээр ирсэн. Дээрээс нь дархан хотоос хүмүүс манай билетийг одоо утсаар захиалга өгөөд за бид нэр дарханаас тэдэн ангийн хүүхдүүдийг ээж аав нь аваад гарч ишүү, багш нь аваад гарч ишүү, тэргээр гарч ийн гэж
нэлээд дарахнаас бол нэлээд их одоо нодлон бол захиалга өгж манай тоглолтыг үзсэн. Тэгээд нодлон ч гэсэн нөгөө Дархан United Arena гэдэг аюу гой сагсны арена ашиглалтанд ороод үйл ажиллагаа нь арай жигдрээд яг 2 жилийн өмнө ашиглалтанд орсон ч гэсэн нодлон бол үйл ажиллагаа нэлээд жигдэрсэн. Тэгээд бид нэр за ер нь бол энэ тоглолтынхоо одоо цар хүрээг тэлье. Яагаад тэгэхээр Улаанбаатар хотод нэг 8 өдөр тоглоход дунджаар нэг 60 орчим мянган хүн үзэж байгаа. Энэ нь нийт Улаанбаатар хотын хүн ам нэг за сая 700 гэх юм бол нэг 3% ч хүрэхгүй бага юм биш. Тэгэнгүүт Улаанбаатарт ядаж нэг 3% ч гэсэн үзүүлчихэд гэтэл нөтөө орон нутгаас ирж байгаа энэ хүсэлт байна. За дээрээс нь хэдийгээр үзэгчид байгаа ч гэсэн гол юм нь бид нэр тухайн тоглолтыг үзэхээр ирж байгаа үзэгчдийнхаа аюулгүй байдлыг хангаж чадах юм уу? Энэ олон улсын жүжигчдийг аюулгүй байдлыг хангаад тоглуулж чадах юм уу? Энэ арена нь одоо бэлэн юм уу, бэлэн биш юм уу гэд нэлээд удаа олон удаагийн уулзалт хийгээд арена дээр судалгаа хийсэн. Тэгээд болж байгаа шаардлага хангасан. Тэгээд энэ жилээс Дархан United Arena-д буюу Дэлхийн цирк Монгол тоглолтын нээлт маань Улаанбаатар хотод Асаа циркэд болон хаалт маань Дархан хотод Дархан United Arena тэгтээ өдөө 2 өдөр тоглоно. Ямар сайхан. Залуучуудын хот Дархан хотод. Нөгөө Эрдэнэт болгон ингээд нөгөө тэр зүгийнхаа маань үзэж байна. Тийм Дархан чин айгүй гоё болсон юм байна. Яагаад гэхээр нөгөө ерөөсөө ажлын шаардлагаар хөдөө орон нутгаар ингээд нөгөө явах тийм боломж айгүй хомс байдаг гэсэн. Тэгээд яг энэ Дэлхийн цирктэй холбоотой нодлон Дархан руу нэг 4-5 удаа явсан. Нөгөө заалаа харах гад. Тэгээд Дархан хот маань одоо төвийн бүс буюу одоо Сэлэнг, Дархан, Эрдэнэт, Баруун хараа, Зүүн хараа ер нь одоо ингээд төвийн бүст хамрагдж идэг. За дээрээс нь би яг үнэхээр гайхс нодлоо очоод Улаанбаатар хотгоо ресторанууд бүгд байна. Тийм шүү дээ. Тэр кино, театр, тэр бассейн, саун одоо Улаанбаатар хотгоо бүхэн байгаа байхгүй. Тэгээд за ерөөсөө л Дарханд ирэх цаг нь болсон юм байна. Яагаад тэгэхээр энэ том бизнесийн одоо байгууллагууд байна шүү дээ. Надаас л муу сэтгүү гэжтэй тий. Надаас л илүү алсыг харсан болоод энэ том ресторанууд бүгд очсон шүү. Бүгд очсон. Энэ том IMAX гэдэг өргөө гэдэг кино театр очсон байхад Дэлхийн цирктэнд одоо 2 өдөр тоглоход чуу яах вэ гэж бодож ийн гэдэг бол айгүй юу. Тэгээд ерөөхдөө маш сэтгэл хангалуун байгаа. Тэгээд 5 сарын 16 17 Дархан хотод ердөө 2 өдөр. За дарханчууд маань бас гоё юм байна. Тэгэхээр нэр төвийн бус учраас тэр чинь хамрагдалт айгүй сайхан. Наашаа Улаанбаатар руу ирж үзэх хөсөл маш их байгаа хүүхдүүд орон нутгийн хүүхдүүд чинь хүлээд хүн энэ чинь телевизээр шууд дамжуулт төдийлөн байхгүй учраас ингээд одоо нэг YouTube сошиалор харж байгаа болохоор амьдаар үзэн асар өөр мэдрэмж идэв байлаа. Тэр Арсланбаар үнэртгий юм ба шүү дээ амтны. Үнэр байна, тэр чимээ авир байна. Явахм хараас нацч үтэй хөлөөс нацч үгүй. Тэр тухайн үед нэг юм айгаад ингээ хөлж яхараа сууж байгаа үе чинь яг тэр циркийн гол амин сүнс яваад тах шиг байна. Тий. Энэ циркийн урлаг хизээч одоо дэлгэцийн цаанаас үзээд тэр мэдрэмжийг авахгүй зөвхөн яг бодитоор одоо амьдаар гэх юм уу те шууд очиж ингэ үзчихийж тухайн тэр үзүүлбэр ялангуяа тэр сургуультай амьтдын одоо гарч байгаа арын шин тэр барнуудын архирж байгаа ялангуяа тэр үнэр те одоо дуу чимээг хүн тухайн амьтдыг ямар мундаг сургасан бэ гэхээсээ илүү тэр амьтдыг бас харж үнэртэж сонсож бас одоо мэдрэмж аваад байгаа байхгүй. Тэр чинь чухал юм байлээ л дээ. Тэгээд бас нэг зүгээр сонирхолтой ч юм уу одоо юу байна л да. Үзэгчд, сонсогчтой зориуд ингээ хэлмээр байна. Дархан хотын эрхтам сурталчилгаа яваад эхэлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл дарханчууд маань ер нь жоох эргэлзээтэй байгаад байгаа. Яагаад гэвэл Улаанбаатар хотод тоглосон тоглолт чинь яг 100% дарханд ирэх юм уу? Эсвэл Улаанбаатар тоглолцоод тал нь гэртээ харьчаад тал нь дарханд ирэх юм уу гэдэг асуултыг аягүй их тавиад байгаа. Тэгэхээр бид нэр хизээч одоо төдийгөөс үдий хүртлийн Дэлхийн цирк гэдэг магадгүй одоо энэ төслийг одоо нутагшуулж, хайрлж, хамгаалж, өдий зэрэгтэй болгочоод дарханд одоо тоглохдоо юу гэдгийг одоо муухагаар ярихад барнуудаа нутаг буцаачаад зөвхөн өөр одоо жүжигчдийг л авч чих гэдэг юм шиг ойлголцсон байгаа. Тэгэхээр тийм бол байхгүй. 100% багаараа. 100% миний саяны ярьсан бүрэн бүрэлдэхүүн бүгд энэ хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, энэ 10 хэдэн бар, 9 нохой, 6 муур, энэ 12 орны жүжигчд бүх номер 100% очиж тоглоно.
Тэгэхээр яг нөгөө 1000 сонсохоор нэг үз гэдэг те. Тэгэхээр ер нь яг дарханчууд ч гэсэн бас тухайн үед намайг нодлоо очиход хэлжсэн. Ер нь альва нэг урлагийн номер хөдөө орон нутагт очихдоо голтод айгүй гой тайз зас тоглолцоод дарханд очихдоо тэр тайз нь ерөөсөй байдгүй гэж. Тэгэнгүүт нөгөө хүмүүс рекламыг харахлаа анхны реклам яваад анхны реклам буюу тэр хотод зассан тайзын ч юм уу те хотод өмсөжсэн тоглолтын хувцсын ч юм уу хармаар байна шүү дээ те. Дарханд очихлаарэ арай нэг жоохон тэгдэг. Тий. Тэр тоглолтоор нь бас айгүйх юу яаж асуусан баг. Тоглолтод ингээд үндсэн нээлт чинь энд том араамаар айгүй супер болоод өдөр нөтрөө гадагшаа гараа явахдаа арай мини болоод бусад уран бүтээл цөөрөө явчихтээ. Тэгэхээр энэ дэр нэг хардлага үүсэж байгаа байхгүй хардах хэрэгтэй. Үзэгчд бас хардах хэрэгтэй. За ямар ч зөвлөгөө хүлээж авч хүрэлцээсэн танд маш их баярлалаа. За би бас нэг асуулт байна надаа. Мэдээж би түрүү ярьсан дунд дурдчихсан тий. Одоо тусгай хэрэгтэй төөхтүүд юм уу? Бас энэ төрлийн хүмүүс мэдээж хаалганы заан гэртээ ингээд байж гэн. Тэд нар ч гэсэндээ үзэх хэрэгтэй, хайрлуулах хэрэгтэй учраас тэдгээр хүмүүс бас нэг зориулт гаргаад ийм нэг игнээ суудалч юм уу? Тусгай нэг ийм боломжоор өдр хангаж байгаа ийм зүйл танаа багт яригдж байна уу? За ер нь бол яг та айгу зөв. Гэхдээ бидний нөгөө олон нийтэд нэг ярьдаггүй асуултыг асууж байна л. Юу гэхээр дэлхийн цирк төсөл 2013 онд анх тоглож эхэлсэн цагаас эхлэн тогтмол жил болгоныхоо тоглолтын дээр 500-аас 1000 буюу түүнээс дээш ялангуяа эмзэг давхаргын гэж ярьдаг эцэгхийн халамж тааруу эсвэл одоо тусгай хэрэгцээт сургуулиудад бид нэг ингээд үн төлбөргүй тоглолтын тасалбарыг өгдөг. Тэгээд нөгөө тоглолтын боломжтой үзэх цагуудын сонгоод тэр хүүхдүүдийг бид нэр зайлшгүй заавал үзүүлдэг. Ингээд энийгээ бид нэр яг олон нийтийн сүлжээнд нэг тавьдаггүй учраас яг төдийлөн мэдэхгүй. Төдийлөн мэдэхгүй байгаа. Энэ жилийн хувьд ч гэсэн бид нар яг энэ ажилд төлөвлөгдөөд ингээд явж байгаа. За дээрэс нь энэ дэлхийн цирк тоглолт ялангуяа циркийн урлаг би түрүү танд ярианыхаа ихэнд хэлжсэн ямарваа нэгэн насны хязгаар байхгүй ямарваа нэгэн гадаад хэлний мэдлэг шаардлагагүйгээр бүх насныхан ойлгож үзэж мэдэрч чаддаг цорын ганц урлаг болов циркийн урлаг. Тэгэхээр бидний хувьд бол жил болгон нээлттэй байдаг энэ жил ч гэсэн яг энэ ажил маань хийгдээд ингээд явж байгаа. За энэ асуултын хариултыг авлаа. Тусгай хэрэгцээтэй өгч гэлтгүй амьдралын боломж уртаг янз бүрийн байдал дээр амьдарч байгаа хүүхдүүд үлдэх бүх хүмүүс. Гэхдээ эдгээр хүмүүс ингээд их самрагдаад тэгш энэ сайхан уран бүтээлийг үзээ тэнд харалтж байгаа нь өөрөө бас ийм ижил төвшөнд нэг хайраар хайрлагч та нар нэг их оронд нэг дэлхий дээр байгаа шүү гэсэн энэ холбоосыг та нар хийж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр та нар ингээд төдийлөн телевиз, радио, сошиалор өөрсдөө рекламд зарлаж эдгээр хүмүүсийг хамруулж гэн хүүхдүүд тусалж гэн гэхгүй байгаа ч гэсэн энэ холбоосыг та нар анзаараад багаар ингээд хэрэгжүүлэл явж байгаа гэдэг чинь энэ цэнхэрдлэгийн бөөрхий цэнхрийн насрын энэ утга учирчилд яг нэг бөөрхий гэр бүлийн хайрыг л бас та нар агуулж яваад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг олон жил та нар манаас өргөлүүлэн сайхан авч яваарай. Монголд олон уран бүтээлчдийг урьж авчирч одоо бидний хүүхэд дараа үеийн хүүхдүүд ингээл ерөөсөө хүний амьдрал үргэлжлэн шүү дээ. Ингээ сайхан аз жаргалаар байнгын нүдийн зүрх сэтгэлийг гэртлүүлж байгаарай. Урилга хүлээж авч хүрэлцээсэнд танд талархлаа. Танаа баг хамт олондоос өндөр амжилтыг хүсье. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Тэгээ манай үзэг сонсогч болон хамтран ажилладаг баг хамт олондоо манай үзэг сонсогч та бас юу гэж хэлмээр байна. Тэгдэг яг ер нь бол бид нэр яг одоо телевизээр ч юм уу те ямар нэгэн ярилцлага хүүд эрдэнэ гэд би л яриад байгаа болохоос биш миний хард одоо маш олон олон төрлийн мэрэгжлийн баг байна. Хамгийн сайн гайгүй ярьдаг л багасаа явуулчихдаг. За юу нь бол тийм нэгдүгээр хоёрдугаар одоо жишээлбэл циркийн уран бүтээл ингээд хийгдэхэд хүний нүдэнд харагддаггүй маш олон мэрэгжлийн боловсруучч бид нартай хамтарч жолооч, орчуулагч, имж, аюулгүй инженер гэх мэтчлэн те хувцсны дизайнер, ойдолчин, хөгжмийн зохиолч, гэрлийн техникч, цахилгаанч бүх төрлийн мэрэгжилтэй хүмүүс бид нартай баг болоод энэ тоглолтыг бий болгож байгаа. Тэгэхээр нөгөө яг би удирдаад явж байгаа учраас би ингээд ярилцсан барилга өгөхөд явж байгаа ч гэсэн дэлхийн цирк гэдэг нэрийн ард ажиллаж байгаа маш олон хүмүүс байгаа. За мөн дээрээс нь түрүүний та хэлсэн ялангуяа нөгөө эцэгхийн одоо тий одоо тусгаарлагдсан ч байдаг юм ямар нэгэн байдлаар одоо бидний зүгээр яг муухайгаар сонсогдох гэдэг нэг эмзэг давхаргын гэж манай монголчууд ярих гэдэг юм шүү дээ. Яг үг хэллэг нь жоохон онцгой байгаад идэв. Гэхдээ
яг энэ бүлэгт хамаарч байгаа хүүхдүүдийг бол бид нар үргэлж манай үе таалга нээлттэй байдаг. За дээрээс нь энэ жилийн тухайд бол нөгөө тоглолт маань цирктер болж байгаа учраас нөгөө амьтдаа бид нар байлгах маш олон давуу тал нөгөө тусгай заал өрөөнүүд байгаа учраас бид нар бас нэг тоглолтын бус цагаар буюу манай тоглолчин зөвхөн хагас сайн бүтсээ дээр тоглоно. Нэгдгээс хоёр дахьд бол жүжигчд маань амарч байгаа. Гурав дахь, дөрөв дахь, тав дахьд бүх уран бүтээлчд маань цирктер нөгөө бэлтгэлээ бид төрүүлс циркийн жүжигт хоёроос илүү нэг амарч болохгүй. Тэгэхээр энэ үед нь бид нар бас нөгөө бусад одоо улсын байгууллагууд нэг юуны нээлттэй хаалганы өдөр гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар ялангуяа энэ циркийн урлаг, ялангуяа энэ одоо энэ төрөний миний яриад байгаа одоо эмзэг давхаргын ч гэдэг юм уу тусгай хэрэгцээ төгчүүд гэдэг эднэрийг бид нар тухайн одоо сургуулиудтай ярилцсан нэг маршрут гаргаад ч юм уу нэг удаа ч юм уу хоёр удаа энэ торны цаана болоод байгаа энэ үйл амьдлыг хөшгөнийх нь ард аваач чинь гэдэг үзүүлээ. Дээрээс нь дахиад одоо магадгүй хүүхдээ циркийн урлагт оруулмаар байгаа ийм одоо эцэгчүүд байх юм бол манай үе таалга нээлттэй бид нар байнга мэрэгжлийн зөвлөгөө өгөн мөн дээрээс нь Монголд одоо циркийн сургууль байдаг. Тэгэхээр магадгүй дэлхийн циркийг үзээд энэ циркийн урлагийг ойлгоод таниад магадгүй танаа хүүхэд ирээдүйтэй гэж харагдах юм бол одоо биднээр дамжуулаад одоо энэ бидний циркийн сургуулийн илсэлт ялангуяа циркийн сургуулийн багш удирдлагуудтай холбож өгөөд ингээд бас дунд нь ингээд гүүр болоод явах ийм бас ажлууд бол төлөвлөгдөөд ингээд явж байгаа. Одоо хөтлөгч миний хөвчсөн баг циркийн сургууль байдаг гэж мэдэхгүй шүү дээ. 90 жилийн түүхтэй Монголын цирк. Би нөгөө сургууль маань одоо цирк ингээд үйл ажиллагаа жоон гэсэн учраас тусдаа ингээд уран нугралтаараа ч юм уу төрлөөлөөр ингээд салаад ингээд продакшнууд болоод ингэчүүлгээс ойлголттой явуулсан бас буруу байна. Тэгэхээр нэр хүсэл мөрөөдөлтөй хүмүүсд асар их байдаг л та эмгтэр ихтэй яаж холболт хийх юм хаан багшигаа хайж очих юм сургууль соёл байдаг мөгөө төрөл байдаг. Тэгэхээр энэ дээр бас ийм боломж гарч байна. Хоёрт нөгөө хүүхдүүд маань хөшгөний ард бас амьтдаа ойроос харьцах жүжигчтэй зураг авахулах ч юм уу гар барьж үзэх тийм ийм хөрхөн боломжууд олдно гэдэг чинь бас их завшаа. Одоо нөгөө монголчууд маань ялангуяа сүүлийн нэг 10-аад жил айгүй их гэрийн тижээр нохоо буу нохоо муурт хийжээд бүр төрлөөр нь тий. Тэгээд одоо манад гэхэд одоо энэ ховор төрлийн сургуультай 9 нохоо ирж гин сургуультай муурнууд ирж гин дандаа мэрэгжлийн циркийн жүжигчид магадгүй хүсвэл нохоогоо дагуулад ч юм эсвэл нэг цаг аваад уулзаад нохоо одоо адаглаад л гэртээ яад нөгөө шээлгэж баалгах уу суу бос хэвтгийг ямар төрлийн одоо анхан шатны одоо тий зөвлөгөөч байдаг энэ төлийн бид нар зөвхөн гэдэг билет зараад тоглолт үзүүлэх гэдэг байгаа биш үхгүй. Яг тэгэхээр энэ ирсэн хүмүүс маань тоглолтоо үзснийхаа дараа энэ амтны сургуультай уулзаад нэг 5 үг солиод гарахад үнэхээр энэ цирк урлагч үнэхээр шал өөр юм байна. Бидний зүгээр нэг манежны цаанаас үзээд гарлах ташаад гарах нэг өөр мэ гэтэл хөшигний цаана яг юу болдгийг харилцаа үүсгэх. Тий. Энэ бол айгүй том. Ер нь тоглолтоо үзлээ, шүглэлээ, алгаад ташлаа гардаг байхгүй юу. Цаана болж байгаа юм дахиад нэг үргэлжлүүлээд хүүхдээ юм уу том хүний ч гэсэн сэтгэл тархинд үргэлжлэн тэр тоглолт явагддаг байхгүй юу. Нөгөө барнысын тоог алшруулаад тийш нисрүүлж хариалгаад ноцоглоо ингээд томчууч гэсэн бидний сэтгэл зүрхэнд тэгэд үргэлжлээд байдаг байхгүй тоглолт. Тэр эмоцийг ингээд дахиад цааш нь хөшгөний ард холбоно гэдэг чинь асар том бүр гоё ертөнцийг нээгээд өгчөж шээ. Энэ нь миний түрүүний яриад байсан манай Монгол циркийн хөгжлийн төв нэх том нэртэй байгуулга байгаа шүү дээ. Эннийхээ л ажилтаа бас уялдуулаад ирээдүйн Монголын циркийн боловсруучныг ядаж яг үнэ. Энэ дэлхийн циркийг үзээд гарч байгаа үзэгчдээс за олуулаа биш юм ахэд ядаж нэг удаагийн тоглолтын дээрээс нэг 5 хүүхэд циркийн сургуульд очиод орвол бас бидний бас зорилгын бас нэг их хэсэг баггүй. Үндсэндээ Монгол циркийн амин судас тасрахгүй үргэлжлэнэ л гэсэн үг дэлхийд. Тэг яг тасрахгүй л дээ мэдээд надад өгдөгтэй яг хүнд одоо жишээл мэдхгүй юм ин зүгээр ярьж өгөөд ч юм уншуулад сонсоод хүн хүлээж авах хэцүү байхгүй. Харин амьдаар бодитоор үзээд тэрний дараа манай хүүхэд яг энэ Германы жүжигчин шиг мундаг жүжигчин болох боломжтой юм байна. Ягаад гэвэл эн чинь үсэрч хараадаг одоо биеийн хилэн биеийн галбар. Тэгэхээр хүүхдээ циркийн сургуульд өгчих юм бол магадгүй 10 жилийн дараа манай хүүхэд яг энэ жүжигчин шиг дэлхийгээр аялан тойроод ингээд явах юм байна гэдэг. Ийм л ерөөсөө гол зорилго. Тэр харилцаан дээрээс чинь хүүхэд өөрөө зүрх сэтгэлдээ баатраа бүтээдэг шүү дээ. Тэгээ би ирээдүйд яг ийм болох хэвээр ингэж төлөвлөж тэрнийхээ төлөө хичээл ном бусад сургуульд нэр анхаарч эхэлдэг. Тэгээд урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн танд дахин баярлалаа. Баг хамт олонд амжилт хүсье.
За мөн одоо төлөвлөж байгаа тийм энэ тоглолтуудаа бас аюулгүй, эрсдэлгүй ач холбогдолтой ингээд сайн сайхан хийгээрэй. За ингээд Монгол улсынхаа нэрийг бас олон улсадаа ингээд бас юугчин ингээд нүүр царай олоо явж гэн олон улсын давцан дахин олон төвшөнд дэшээ гаргаж ирээрэй гэж одоо Хөөхтөнгөрийн хамт олноос болон үзэх сонсогч тоноос хүсье ингээд нэвтрүүлгийн маань бэлтгэхэд одоо хамтран зүтгэж дийгэд бас баярлалаа. За ингээд үзэх сонсогчдоо баярлалаа. За баярлалаа.